Залуусын сонголт Dear Mongolia. Муур бол дэлхий дээрх хамгийн түгээмэл тэжээвэр амьтдын нэг юм. Зөөлөн аш дэмэгч боловч өөрийн гэсэн зан чанартай, өндөр мэдрэмжтэй, сэргэлэн, хөдөлгөөн шаламгай, байглаасаа анчин зангаа хадгалсан тэжээвэр амьт юм. Энэ нэвтрүүлгээр бид муурны зан аш, хооллолт, асаргаа, эрүүл мэндийн онцлог, насжилт гэх мэт сонирхолтой зүйлсийг ярилцах болно. Сайн мэцхан үзэгчдээ бидний хайрт амьд нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ өдрийн маань дугаарт чөлөө туран бүтээлч урт насан ундрал нар маань урагдан ирсэн байна. Манай өнөөдрийн дугаарт чөлөө туран бүтээлч болох залуу хосууд оролцлоо. Хосууд маань гэрийн тэжээвэр амьтан болох мууртай. Хайртай муураа ганцаардуулахын тулд найз нохоотой болох талаар судалгаа хийж байгаа хосууд таарсан юм. Хосууд маань үнэхээр сайхан сэтгэлтэй, амьтан тайтай залуус байсан юм. Гэр орондоо муужааг үрчлэн авч гэр бүлийн гишүүнээ болгосон өөрхөн хосууд байлаа. За мөн уламжлалт ёсороо амьдрах мал эмнэлгийн эмч номин дэлгэр маань хүрэлцэн ирсэн байна. За Мишка асрамжийн газрын үүсгэн байгуулагч Мөнх Чимэг нар маань хүрэлцэн ирсэн байна. Урилга маань хүлээн авч ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Үнхээр баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань Мишка асрамжийн газрын үүсгэн байгуулагч Мөнх Чимэг маань ирж оролцлоо. Хүнд хариу нэгтгүй хайр, сайхан сэтгэл байдгийм шүү гэдгийг хийж байгаа ажил үйлээрээ харуулж яваа хөдөлмөрч сайхан сэтгэлтэй хайр дүрэн бүсгүйдээ баярлалаа. За өнөөдөр манай онцгой зочдыг Мөнх Чимэг маань танилцуулаач. За энд болохоор манай асрамжийн газрын ер нь бол их хүндэт нохоо муур маань ирсэн байгаа. За энэ эмчийн яг өвөр дээр байгаа муур маань болохоор яг одоо 9 дахь жилээ болж байгаа эмээ муур маань байгаа. Мишка гэд нэртэй. За энэ хамгийн сүүлд олдсон соёлоо гэд соёнбоо гэд нэртэй жижиг хөрхөн гүлгмөн байгаа. За энэ болохоор бас хамгийн сүүлд хөрх амьтаа олдсон. Энэ хогон дундаас хөрх амьтаа олдсон байхгүй юу? Хоёр нүд нь зөвхөн нөгөө нь хардаг, бүх бие нь мдээгүй олдж ирсэн. Тэгээ 2 сар эмчилгээ хийлгээд урт талын 2 хөлн дээрээ мэдээ орсон байгаа. Энэ бяцхан амтан маань болохоор тэр жаахан амтан маань болохоор тэр эзэндээ хаягдаад тэгээ манай асрамжийн газар нэг ах зориуд авчирч өгсөн байгаа. Хөөрхий. Асрамжийн газар маань байгуулагдаад ер нь хэр их удаж чинь яагаад ийм асрамжийн газар байгуулъя гэсэн бодол анх төрөв? За ер нь бол асрамжийн газар яагаад байгуулсан бэ гэвэл 10 жилийн өмнө болохоор Мишкан өөрөө маш хүнд тийм хэцүү байдалтай тулгарч исэн. Сэтгэл санааны хувьд ч гэсэн нөгөө хайртай аавыгаа алдж исэн үе байгаа. Тэгээд яг тэр сэтгэл санааны хямралд хүнд орцсон үед анхны ингээд муур маань ногооно гэд муур маань яг орцны гаднаас олж ирсэн байхгүй хөлөөж ирсэн хүнд хэцүү байдалтай. Тэгээ тэр муурыг авраад 10 жилийн турш ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй маш хүнд өөрийнхөө биеийг авч явах чадваргүй амьтдыг аврах ёстой юм гэж бодоод энэ хүртэл ер нь бол амьтаа аварч эхэлсэн байгаа. Тэгээд яг асрамжийн газар маань байгуулагдаад бол 2 сар болж байгаа. Яг ганцаараа л үйл ажиллагаагаа явуулж байна одоогийн байдлаар. Тийм одоогийн байдлаар бол ганцаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ одоогоор гэх юм бол нийтдээ 52 мөр 19 нохотой байгаа. Тэгтээ өнгөрсөн хугацаанд бол 200-аар амтаа аварсан. Хүмүүс өвчлөөсөн, зарим нь гадагшаага явсан. Ер нь бол их сайхан амьдарч байгаа. Ер нь хэдий цаг хугацааг өнгөрөх удаа амьтдаас яг зөвхөн зориулаад. За анх бол яг хөө цөөхөн амьтантай байхдаа яг хичээлийнхаа хажуугаар ч юм уу ажил хийж байгаа хажуугаар ингээд амтаа авраа явцдаг гэсэн. Тэгээ одоогоор гэх юм бол яг өглөөнөөс орой хүртэл ингээ асрамжин газартаа олцсон чинь яг бүх цагаа ингээ амттаа зориулдаг байгаа. Чөлөө цаг гэж барах байхгүй болсон. Бараг өөрийнхөө бараг амьдралыг зориулсан гэхүү. Мал эмнэлэг дээр маань иймэрхүү чиглэлийн нөө асрамжин газраа одоо асрамжин газрын амьтад хэрэг ирдэг вэ? Манай эмнэлэг дээр UB shelter хөөрхөн зулцэг
Тэгээ Бани ба түүний нөхөд гээд газруудаас их бол их ирдэг. UB шилтрийн санаа маань муурнуудаа бас их авчирдаг. Хөөхөн зулцгаас бас хөвчлэн муур их ирдэг. Асрамжийн газрын муурнууд ерөнхийдөө ийм их гимтсэн ч юм уу тий өвчлөл авсан тохиолдол нь их байдгүй. Тийм. Яг анх муур нохоо олдохдоо шууд асрамжийн газар их гэж ирэхгүй шүү дээ. Тэдгээр маань ямар нэгэн байдлаар хүн аварсан амтны асрамжийн газар лөөгөө холбогдоод одоо нэг туслах бололцоог нь асуусан хэрвээ асрамжийн газар маань туслах бололцоод авах бололцоотой байх юм бол шууд хүлээж авдаг. За тэгээд нөгөө төлбөр тооцсон дэр нь мэдээж имлэг адилхан л бид нэр адилхан зорилготой шүү дээ. Нохоо муур аврах эрүүл болгох гэсэн зорилготой. Тийм чинь тэр зорилгын хүрээнд бас тодорхой хэмжээний хөнгөлөлт үнд ханшин дээр ярилцсан. За тэгэл одоо амтан маань аврагдах боломжтой гэж үзэх юм бол асрамжийн газрууд бол хөвчлэн бас авчдаг. Гэтэ ер нь бас чанга штэ яа. Одоо ингээл бараг л 100 амтан байгаа штэ одоо. Тэгээд нэг амтан аваач гэхэд авах хэцүү авахгүй авах хэцүү. Тэгэл авна штэ тий. Тийм ер нь бол санхүүгийн маш их дутагдaltaд ордог. Тийм. Тэгээд ер нь бол яг бүх амьтныг бол ингээ аврах боломжгүй. Тэгээ манай асрамжийн газар юугээрээ илүү давуу талтай вэ гэхээр нөгөө өөрөө биеийг авч явах чадваргүй 100% хүний асаргаанд идэг амьтдыг илүү сонгож авдаг байгаа. Шалгуур тавьж авдаг хана ш тий. Хүмүүс ер нь ихэвчлэн авчирчдаг өөрөө явж гаад таалдаг эсвэл асрамжийн газрын гадаа авчирч хайдаг тохиолдол бас байх уу? За өмнө нь болохоор яг өөрөө сонгож яг ингээд хүнд хэцүү байдалтайсан амьтдыг сонгож авдаг байсан. Гэтэ одоо бол яг өөрийн гэсэн асрамжийн газартай болцсон чинь хүмүүс эрэхтэй эсвэл ингээд хашааны гадаа орхих ч юм уу эсвэл тэгэл зарим нь ингээд нохоо мөр хооллох гэж байгаа маягаар ингээд авцраад өгчдөг чимээгүйхэн. Тэгээ зарим хүмүүс яг түр хараад өгөөч гэсэн мөртлөө бүр ингээ холбоо барихгүй ч үлдээх ч юм уу тийм магадaltaй байдаг. Гэхдээ ихэвчлэн тэгэж үлдээдэг нохоо муур гэх юм бол одоо 5 жилээс дээшээгийн нохоо муураа үлдээдэг. Хөгшин муурнууд ихэвчлэн одоо өөрийнхөө хоолыг олж идэх чадваргүй. Тэгээд наад захын гэхэд 8 настай одоо энэ манай эмээ муур гэхэд одоо жишээлбэл ингээд хатаа ол идэж чадахгүй. Зөвхөн ингээ хоолыг нугаш маягаар өгөх ч юм уу. Тэгээд заримдаа хөрхөн амьд энэ яг хөгшин шиг мэдээгүй бийцдэг. Тэгээд амархан өвддөг. Яг ийм болохоор нь хүмүүс зайлс хийгээд ер нь бол гаргаж хаяг хүмүүс эсвэл хүнд авчирч өгдөг байгаа. Асрамжийн газраас шилтрүүдээс маань ирж байгаа муурнууд ихэвчлэн яг вирусын халдвар төвчтэй бол ирдэг. Herpes вирусын, ковидын гэх мэтчлэр нь халдвар төвчнгөттэй ирдэг. Ягаад гэвэл тэд нар чинь бүгдээрээ л гудамжнаас олдож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өмнө нь ямар нэг эзэнтэй байсан тохиолдол бол маш ховор болж байгаа байхгүй юу? Өмнө эзэнтэй байсан бол магадгүй вакцинжуулсан, туулга болгоцсон тийм ээ. Яг гудамжнаас яг 100% гудамжнаас яг бор биеэрээ амьдарч байгаа биднэрт олдож байгаа амьтад бол их хэцүү. Манай Монгол улсад ер нь бол нохоо морны халдвар төвчнгүүд ер нь бол их байдаг. Тэг нөгөө шилтерт чинь эдгээр чинь бүгдээрээ хамт амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас нэг угаасаа л нэгэндээ бие биедээ дамжуулчихдаг. Тий. Нохоноос бас мууранд бол халдна үстэй тий. Үгүй. Нохоо муур хоёр халтгаа. Ер нь бол яг халдвар төвчнгүүд бол нохооноос нохоон руугаа, муураас муур руугаа гэж халтна. Яг зоонд зөвчнгүүд байгаа. Тэгээд дээрэс нь паразитууд бол дотор паразитууд хоорондоос халдах боломжтой. Нохоо муур хоёрын хооронд. Муурыг бол нохоо арай арчилгаа баг байдгүй тий. Бие даасан байдал арай илүү яж чаддгүй нохоо. Яг хүмүүс яг тэгж ярьдаг. Тэгтээ бол бүгдөө маш их тийм арчилгаа шаарддаг. Хүний их төвчээр шаарддаг. Бас санхүү их шаарддаг. Ер нь бол бүгдөө л яг адилхан. Санхүүгийн ер нь яг зөвхөн өөрөө гаргахаас гадна ер нь бусад өөр их усүрээс орж ирдэг юу байна уу? За ер нь бол за сүүлийн 3 жил өмнө за амтан авраад бол яг 10 жил болсон гэж саяхан хэлсэн. Тэгээд яг сүүлийн 3 жил болохоор фэйсбүүкээр илүү хүмүүс танигдаж эхэлсэн байгаа. Тэгээд фэйсбүүкээр яагаад хүмүүс танигдаж эхэлсэн бэ гэхээр би нөгөө амтан олон болох тусам санхүү маань миний цалин маань жоохон хүрлцэхгүй болоод эхэлсэн. Тэгэхээр би яг амтны хэрэгсэл онлайнаар зарж юм уу тэгж нөгөө нэг санхүүгоо болгодог. Тэгээд яг нөгөө хүмүүс танигдаад эхлэнгүүт нөгөө хүмүүс чинь сайхан сэтгэлийн үүднээс ингээ хандив өгөх ч юм уу яг тэгж нөгөө мөнгө маань бас хаяада тэгж цуглардаг. Тэгтээ бол хандив маань бас тийм маш их цуглахгүй л да. Яг бас биднэрт хувь нэмэр бас хэрэгтэй болдгоо л гэсэн үг юм бол. Нэг муурны одоо вакцин хийлгэхэд хүртэл надаас зардал гарахгүй бас ингээд ороод ирчдэг болохоор бас их баяртай байдаг. Тэгвэл хэрвээ одоо ингээд танай асрамжийн газартай холбогдъё гэд үзэгч дотор маань тийм хүн байх юм бол тэгээ яаж холбогдох вэ?
пэйж хаягаар нь холбогдох уу? За Мишка гээд гээд Facebook хаягаар англи үсгээр бичингүүд цагаан нохооны манай бондгорын зурагт бит хоёрыг авахулсан байгаа. Эсвэл манай утасны дугаар болохоор 96 06 86 59 гэсэн утасны дугаартай холбоо арах хэрэгтэй байгаа. Тэгвэл энэ олон амьтдад бас сэтгэлийн дэм хоол унтны дэм үзүүлэх нь шүү дээ, тий. Манай хоёр зочин маань болохоор муурт хийж идэг, тий. Тийм. Тэгээд яг өнөөдөр ерсэн шалтгаан гэхээр мууран дээрээ дэмжиж нохоод хийжээя гэсэн ерөнхий сонирхолтой ирсэн байгаа. Тэгэхээр энэ хоёрыг дижигт бас хоорондоо өвчин аваад байхгүй юм байна, тийм чи. Өөр ер нь юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг. Хооронд нь одоо аль алинд нь туулгын сайн уулгацсан. За тэгээд анх танилцуулахдаа зөв танилцуулж чадвал ер нь цаашдаа дэжгүй дээ. Бас танилцуулах үйл явцыг авах нь шүү дээ. Нас биед хүрсэн танаа хоёр муур нэг мууртай гэлээ. Тийм манайх хоёр мууртай байж байгаа. Тэгээд нэг нь яг 2 жилийн өмнө өвчнөөр өөд болоод тэгээ одоо нэг мууртай байгаа. Нэг муур маань одоо 6-наас хүрсэн ер нь бол хөгшөрч байгаа. Тэгээд харин бит хоёр нөгөө гэртээ бас байн байгаад чаддаггүй. Заримдаа зургаар хол явна, удаан явна. Тэгэл өдөржингөө ингээд нэг амтан гэртээ ганцаар орхицсон шүү дээ, тий. Тэгэл муур хичнээн одоо ингээд өөрөө би засчдаг, өөрөө ингээд хоолой тохируулаа ичдэг ч гэсэндээ бас ганцаардаг шүү дээ. Өмнө хоёулаа байсан юм чинь. Тэгээ яг муурандаа муур авч өгөхгүй дээ. Эсвэл муурандаа ингээд найзтай болгомоор санагддаг гэх юм бас. Тэгэхээр муур юм уу, нохой юм уу, ямар юмтай хажууд нь бас хамттан байлга бол зүгээр бол гэж бас. Хоёр муур бас хоорондоо дайжгүй шүү дээ. Муур нохооч хоорондоо дайжгүй. Хамгийн гол нь нохоо муурны маань шаран шин ямар хуу байх вэ тий. Бас нөгөө нэг амтэн чин дотроос интроверт, экстраверт гэж бас байгаа шүү дээ. Тэг яг ямар хуу зангаар авиртай муур байна. Нохоо маань өөрөө бас танад ирлээ гэхэд муур чин зөвшөөрлөх гэхэд нохоо маань өөрөө зөвшөөрөх нөө үгүй юу тий. Тэгэхээр ч бас анх танилцуулахдаа бинийхэн нэмрийг хамгийн сайн тасгах шаардлагатай гэх мэтчлэн тийм танилцах дараа л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнгээрээ танилцуулчих юм бол би бол боломжгүй юм гэж бол байхгүй л гэж бодчих. Тийм л өгөлтэй. Муур тижигт ер нь хүндрэлтэй зүйл та хоёрт юу хөвгчлөлтэй зүйлс, хэцүү зүйлс, амархан зүйлс гэл. Хөвгчлөлтэй юм гэвэл манай муур яг уу хаяа энэ тэнд болохгүй газар бөөлждөг. Хаяа болохгүй газар шээдэг. Гэтэ тэр бол яг нөгөө амтан өөрийнхөө нөгөө сэтгэл зүйн байдлыг болон биеийнхаа одоо надаа ийм тухгүй байна. Надаа одоо ингэхэд хэцүү вэ ч гэдэм үү. Тиймэрхүү юмнуудаа илэрхийлж байгаа байдал ингэж ойлгосон байхгүй юу? Ер нь бол олон жил ингэж тийжээгээд тэгээ одоо болохгүй газар би засах юм бол тэрийг нь одоо ингэж амтнаад загнаад зодоод ахаар тэр нь бол ерөөсөө сайжрахгүй. Харин эсэргээрээ эмчтэр авч үзүүлээд энэ юу нь болж ийн юу нь болохгүй байх гэдгийг айгуу сайн мэдчих авдаг болсон гэх юм уу. Тэгээд бас нэг хөвгчлээ зүйл гэх юм бол манай муур анх хэрэгтэй нөгөө годамжнаас олдчихсон. Годамжнаас манай найз зургийг авч явуулаад найзаа амар туранхаа муур байна. Амар хэцүү юм явлаад байна. Амар өрөвдөлттэй энэ чи авчааш түүгээд тэгжсэн. Тэнгүүд нь ингээ өрөвдөөд яг өө тэгээл та очоо авчий гэл. Тэгээ анх оруулаад гэрт оруулахад амар туранхаа байсан байхгүй юу? Нарийнхаа урт гонцгой юм. Тэгсэн чинь одоо ингээ гэрт ирээд 4-5 жил болсон чинь бүдүүрээд амар бүдүүн болоод сүүлд мал имлэгт үзүүлсэн чинь тураагаа чи гахаа юм шиг. Одоо гэртээ нэг тийм муур ч юм уу гахаа ч юм уу битгдэггүй нэг бүдүү амтантай л ээж. Хилэн 6 кг байсан тий бараг 6 кг. Тэгээд өөрийнхөө биеийг ч бүтэн долоож чадахгүй ингээ хөрөхгүй ингээ болцоо. Шүтэлчтэй болсон тий. Турааг юм яа юм чи хоолны дэглэн барьд юм уу? Хоолны дэглэн барьж болно. Тэгтээ бас яг нөө илүүдэлжинтэй амьтдын хоол гэж бас байдаг байхгүй юу? Тэр хоолыг идэж болно. Эсвэл заавал нөгөө нэг хоол молын солиод өгөхгүй байхгүйгээр өөрийнх нь идж байгаа хоолны 25% нь хасахад хангалттай байдаг. Порцийн багасгүй тий. Уг нь ч хасаад л байгаа. Тэгээс өөр хоол өгöd байгаа. Энэ торхгүй л байгаа. Жим байдаг хоол гэдэг нь ингэж баг өгöd хатар. Тэгээд ер нь ямар санд юу ах вэ? Хажууд нь хантай байлгаад хөдөлгөөн байнгын хийлэхгүй болохоор тэр чинь нөгөө ганцаараа болохоор нөгөө хөдөлж чадахгүй. Тэр ямар тий ер нь жоохон хөдөлгөөний дутагдалд орж магадгүй. Ер нь орж байгаа байх л гэж боддог гэсэн. Тэгээд хажууд нь ерөө амтан байх юм бол тэр хоёр чинь ингээд хоорондоо тоглодог байсан байхгүй нөгөө хоёр муур ухтал зүгээр байхгүй шүү дээ. Тэгээд мөнхийн ерөөс хоорондоо зодтолтол гүгээд идэг байсан. Тэгээд ганцаараа болсон чинь одоо нөгөө хөдөлгөөн нь удаашраад энэ хийх юм багасаад би ямар байнгын тойроо гүгээд байлтай юм тэрнтэйгээ тэр хаа нэг хөдөлгөж нэг яг нэг нааш цаашаа гүйж тоглоно. Тэгээд тэр нэг удаа үргэлжлэхгүй болохоор тэр бас нэг тийм сайн дасгал болж өгдгүүл юм шүү. Тэгэл ер нь бол хажууд нь амтан байх нь бол нэг хоёр амтан нөгөө нэг зэрэг өсвөл бас арай гайгүй.
нэг нэгэндээ хантай хөдөлгөөн ихтэй байх юм байл гэж юу боддог байсан да. Муур ер нь хөдөлгөөний дутагдалд орох уу? Орох. Хөвчлээд байгаа юм те. Мурч ер нь 24 цагийн баг 20 цагт нь унтчихийдэг, 20-22 цагт нь унтчихийдэг амтай штэ. Үлдсэн 3 цагийнх нь за нэг цагт нэг ингэсэн хөдөлгөөнөө жоохон хийгээл те. Нөгөө нэг цагт нэг хоол идэх шейх баахаа ингээд зохицуулж явал нөгөө нэг үлдсэн цагт нь эзэндээ жоох хэрэглэх ч юм уу. Тэгэл бусад үед бол унтчил идэг. Тэгэхээр хөдөлгөөний дутагдалд орчих. Салхилуулах хэрэгтэй юм нохоо шиг муурыг ер нь. Муур уг нь гадаа гарах их дуртай. Гэхдээ бид нэр зулцаг үеэс нь яаж сургаж тижиж чадах нь тийм ээ. Яаж сургаж чадах нь тэрнээс шалтгаална. Нохоод яг адилхан юм хөтлөхөө зүгээд адилхан гадуур алхах боломжтой. Гэвчиг муур маань өөрөө нөгөө нохоог бодвол сонор сэрэмж нь бүр тотгшоогоо одоо юу гэдгийг те хит их айдаг, хит их сандардаг гэх юм уу. Тийм учраас гадаа гарах дээр жоохон хүм эзнүүд нь ажиллаа бэлээ гэж аваад ирчдэг. Уг нь бол эн чинь шат дараалалаар тасгал болдог зүйл байхгүй юу? Тэг чи нийгэмшүүлэх хэрэгтэй юм. Яг үнэ нийгэмшүүлэх хэрэгтэй. Яг нохоотой адилхан. Мишка маань болохоор муурнууд нохоонуудаа ер нь салхилуулж амжихгүй өдөртөө зарим нөгөө тусгай ингээд нухшин баг ингээд халбагдаж өгд юм шүү те тусгай аваалаад. Тэгэхээр ер нь цаг зав салхилуулах цаг зав байд юм уу эсвэл гадаанаа гаргаад салхилуулах уу? За манай асрамжин газар чинь нөгөө их айлуудасаа зайдгүй хээр газар өгдөг байхгүй юу? Алтан булаг тал руугаа. Тэгээд яг нохоонууд болохоор яг чөлөөтэй хээр газар ингээд гүгээд стрессээ их тайлждаг. Баян уяатай байхаар нохоо стресстэй юм ирэх ч юм уу. Тийм ер нь бол юм харуулдаг байгаа. За муурнууд болохоор яг хорон дотроос салхилаад би сайхан муурнуудтай зориулаад нэг өөрхөн байшин барьж өгсөн байхгүй юу. Тэгээ тэр нь том цонхтой. Тэгээ тэндээ хараад салхилаад гэж идэв. Тэгтээ бол яг нохоо байхгүй гэдэг юм уу, хашаандаа юм уу хөдөлгөө зүйлгээд салхилуулдаг. Тэгэхээр нөгөө муур стрессдгүй их тайван байдалтай өсчдөг байхгүй юу. Гарт гарахгүй, салхилахгүй гэртээ ингэ байгаад тахаар жоохон бухимдаад бас тэгин тэгээ цодолдсон шүү дээ. Чамаас олж бараг гаргасангүй гэсэн байдалтай. Нохоонуудаа хэр эвдээ бидгүү тусдаа байранд яах вэ? Хар багаас нь хамт байсан нохоонууд муурнуудтайгаа айгүй эвдэх юм байдаг. Харин муурнууд нь илүү хатман болчдөг. Орчиж байгаа хааштай. Тэгвэл одоо манай хоёр зочинд маань одоо практик зөвлөгөө өгье гэвэл насан туршсан муур байгаа шүү дээ манай хоёрын муур. Тэгэхээр ер нь жижиг нохоо байвал арай бараг их чинь болчих юм шүү. Их ч үү те? Тийм жижиг нохоо авсан. Одоо жишээлбэл иймэрхүү битэй ч юм уу яг энэ нас ойр жижигхэн гүлэг аваад тэжээхэд ер нь бол дасан цогцох чадвартай гэсэн үг. Мууртай хэл ер нь жижигвтер нохоо зүгээр байдгүй характерын хувьд ч гээ эсвэл ер нь ямар шүү юм бэ? Тийм л би бас тэгж байна. Яг тэжээх байгаа хүн маань өөрөө яг ямар үйлдвэрээ эсвэл ямар нохоод сонирхож байна. Тэгээд яг тэжээж байгаа хүнээс нь шалтгаалаад тэр хоёрыг ингээд найзлуулах хэрэгтэй. Одоо түрүүний яг хэлгээр байнга салхилуулах ч юм уу, наа захын ингээ хамт тоглуулах ч юм уу. Тэгээд хам бол энэ хоёр нь яг хоорондоо нэг нэгэндээ итгээд ер нь бол хамт амьдарч эхэлдэг гэсэн. Нэг гэр оронд хамтдаа басан цогцдог байгаа. Манай хоёр ер нь яг ийм үйлдвэрийн нохоо сонирхож ин гэсэн ер нь ярилцсан юм байгаа юу? Судалсан үйлдвэр ч юм уу? Судалсан үйлдвэр ч гэж яг одоогор болох. Гэхдээ ерөнхийдөө бол нэг жоохон жижигэн дөө одоо яг нэг иймэрхүү жижигэн үйлдвэрийн нохоо бол авсан дээр байх л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ нөгөө одоо байшин дотор ч нөөс хитрхи том нохоог тэжээхэд бол ер нь жоохон асуудал их өндөртэй байх гэж боддог шүү дээ. Тэгээд яг жижигэн жигцэн бас чивава бол арай бас тэгчихгүй. Чивава бол одоо манай муурны хажууд бол нэг юм хээ болчих гээд байгаа. Манай муурч хажууд нэг лагсаа юм байгаа шүү. Тэгээд муурнаасаа нэг арай тийм жижигхэн биш нэг мууртайгаа нэг арай хойв ойрцол нэг тиймэрхүү үйлдвэр нохоо. Апл авандаа л гэж боддог. Хэмжээгээр хариул биегэл ч юм уу нэг тэр хавцаа эсвэл арай нөгөө дунд зэргийн пүүдэл тэр хавцаа хэмжээтэй нохоо байвал гоё гэж боддог. Гэтэ яг нохооны тал дээр их юм бол нөгөө муур тэжээгт хүмүүс ч үйлдвэр хардггүй шүү дээ. Ямар үйлдвэрийн муурын гэхээс л ер нь бол баг хаанаас олсон ухаан л хамаагүй байдаг ш тэр төрлийн асуулт. Нохоон дээр болохоор хүмүүс ажиглаад хат арай л үйлдвэр анхаардаг юм шиг санагддаг. Яа гэвэл нөгөө нохооч үйлдвэрээс хамаараа том жижиг амар зан характер нь хоорондоо маш өөр. Муур болохоор яг нөгөө хэмжээ ер нь дийлэг үйлдвэрлэл хоорондоо төстэй шүү дээ тий. Тэгээд ер нь бол яг байрандаа тэжээх мууртайгаа цуг тэжээх юм бол чиваванаас том тэгээд банхраас арай жижиг нь хол байяа л гэж ер нь бол айгүй их бодож байгаа. Манай хоёрын ер нь яаж байгаа хэр зөв бэ бодож байгаа.
байранд бол яг ус багтаа нохоо тэжээхэд илүү тэжээж байгаа хүнд нь илүү их одоо тааламжтай амтанд нь ч хүртэл илүү их тааламжтай. Ус ихтэй нохоо байранд жоохон тохиромжгүй үгүй халууцаад өөрт нь жоохон стресстэй. Хүмүүс тэрийгэ мэдгүй одоо мэдгүйгээсээ болоод маш их хол одоо нохоонууд эзэнгүү маш хүнд хэцүү байдалтай ингээд гудамд гарч зүдэрдэг байгаа. Тэгэхээр яг тэрийгэ яг таны хэлдгээр сайн судалгаа хийж байранд ямар нохоо тохиромжтой вэ? Тэрийгээ сайн судлаад гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаад хамгийн гол нь цаашдаа 10 жилдээ хамт байна гэдгээ бас анхаарах хэрэгтэй. TikTok залуусын шин сонголт давтагдашгүй амт. Нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Хамтрагч Энэрх мал эмнэлэг сургалтын төв. Энэрх мал эмнэлэг сургалтын төв нь хаан уул дүүргийн гэрлэн дохиотоо уул зураар урагшаа эргээд хаан уул эко дүүрэг гэсэн цагаан хаалганы наагур баруун эргэж 200 м яваад Ивэл хотхны урд талд байрлаж байна. Энэрх мал эмнэлэг сургалтын төвийн чадвартай хамт олон таны хайртай амьтанд үйлчлэхэд бэлэн байна. Хамтрагч Novonest Nordic Style. Манай Novonest брэнд нь бүгд найрамдах Солонгос улсын Bonnie Rora зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн Nordic загвартай тавилгуудыг Монгол хэрэглэгчдийнхээ гарт нийлүүлсээр байна. Манай тавилгууд нь халуун орны сайн чанарын модыг олон улсын стандартаар боловсруулан, Солонгос мэргэжилтнүүд Монгол орны уур амьсгал, Монгол хүний хэрэгцээнд тохируулан, судалгаан цэвэрлсэн загварчлалаар дахин давтагдшгүй загваруудыг уралдах тул танд болон таны гэр бүлд байгалийн тав тухыг мэдрүүлнэ. Novonest Nordic амьдралын хэв маяг. Залуусын сонголт Dear Mongolia. Нэвтрүүлгийн хамтрагч Monfresh. Нэвтрүүлгийн хамтрагч Monfresh. Хомор маань яг юм чи одоо нөгөө уйларлаас шалтгаалж дархлаагийн дэмжих шаардлага байдгүй яг хүмүүс шиг одоо өвөл болохоор хүн бол дархлаагаа эргэлүү дэмжих хэрэгтэй ч гэдэм үү тийм зүйл байдаг ш. Би яг ингэж боддог. Угаасаа л эдгээр чинь үслэг амтан үс их ундаг тим юм чинь зуны уйлрал тийм үү халууны уйлралдаггүй омега уугаад за өвлийн уйлралд илүү мультивитамин уугаад дархлааг тэгж дэмжүүл зүгээр гэж боддог. Гэхдээ эднэрийн маань идж байгаа хоол нь шимт ижил өндөртэй, махны орц өндөртэй. Тийм байх юм бол нэг шаардлагагүй л дээ. Гэхдээ нэмэлтээр үнэхээр өхийг хүсчихвэл дархлаагийн дэмжээ гэж бодож ивэл зуны уйлралд омега, өвлийн уйлралд мультивитаминыг ол зөвлөнө. Тэгээд бусад үедээ болохлээрээ өвдснөө өвдөг үгээсээ үл хамааран хай бас пробиотик ууж ивэл зүгээр гэдэг. Ашигтай бактери амтнд бас хэрэгтэй гэдэг үү те? Ашигтай бактериас хэрэгтэй өгөөл бас зүгээр гэдэг. Дархлааг нь бас дэмжих шаардлагатай байдаг юм шүү дээ тий. Манай нэвтрүүлгийн хамтрагчаар Monfresh ажилладаг. Тэгээд Monfresh маань ийм шинэ жимсний шүүс гаргасан байгаа. Айкул гэдэг. Тэгээд бөөнөр бас дархлаагаа дэмжиж зөвлөгөөгөө өгөнгөө, зөвлөгөөгөө авангаа бөөнөр бас жимсний шүүс, улаан лойлын шүүс гэ олон төрөл байгаа юм байна. Манай Monfresh-ийн Айкул брэнд нь жижиг нохонууд ер нь том биетэй нохонуудыг бодвол арай ааштай хөдөлгөөн ихтэй идэггүй. Тэгж ажиглагдаад байгаа хгүй нэвтрүүлэг хийсэн цааш ингээд олон нохоон муурнууд орж байгаа болохоор Яг л жаах хөвчг. Жаах хөвгт юуг нь ч мэдэхгүй яг
айгүй хөдөлгөөнтэй яг жоохон ингээ хүмүүжилгүй байгаа юм шиг харагддаг шүү дээ. Тэгээ амьтад яг нялх амьтад хүртэл яг хөгжиж гэсэн үг юм. Би бол яг амьтдыг яг жаахан амьтдыг ер нь яг хөгжиж хардаг байхгүй юу? Тэр чи яг юу гэж мэдэхгүй, ярьж чадахгүй, тэгээ яг сахилгагүйч байгаа нь бас ингээл буруу юм хийж байгаа нь бас яг л жаах хөгжиж харагддаг байхгүй юу? Энэ жижиг муур маань болохоор нялх муур уу? Наадах чи одоо уг нь 2 сартай тэгээ өсөлтөн зогссон. Тэгээд ихэнх хөөрхөн амьтан нөгөө нэг төрхийн хүндрэлээр өнгөрцөн гэд манад нэг авцарч өгч ирсэн. За айлын муур байсан байх нь тий. Тэжээх боломж руу гэд манай асрамжийн газар авцарч өгсөн. Юу энэ юу би нөгөө муурнаас харшилтай байхгүй юу өөрөө дижидэг ч гэсэн. Тэгээд яг нөгөө арсан дээр айгүй их яг хүрсэн хэсгээр үсэн байсан хэсгээр ингээ улаагаад бүндгчтэй болно. Тэгээд нохооноос болохоор харшилгүй хүрэхэр зүгээрээдэг. Тэгсэн чинь энэ саяжангаа ингээ хүрээд суугаад миний харшил хөдлөхгүй. Яагаад юм бэ? Хөдлөл байх уу? Харин нөгөө Яг үсний тоосон цэрийн харшил гэж байдаг. Яг амьтны бол өөрийнх нь бол харшил гэж байхгүй. Одоо бидний нүдэнд харагдахгүй одоо үсний тоосон цэрийн харшил эсвэл нөгөө элснийх нь харшил гэж байгаа. Элс их хурц өнөртэй байдаг. Тэгэхээр нөгөө би ч гэсэн яг жоохон элснээс ингээд хурц өнөр авч чаддаг байхгүй юу? Тэгэхээр яг тэрнээс ингээд харшилдаг. тийм нөгөө элсээ нөгөө юуны кофений үнэртэй энэ тэрэгээ тэд нар яг бентоны дэлсөө жоохон бас хангаад байдаг нэрээ тийм биш магадгүй тий. Ер нь аль болох өөрснийхөө биеийг бодоод аль болох тийм тоосон зэрэг хүүсэгдэг элснээс бол татгалцсан дээр гэдэг юм байл ш. Яг л муура тижээмээр байна. Үнэхээр хайрламаар байна тий. Цэвэрхэн байлгамаар байна. Гэвч элс нь тоосон цараас болоод бид нар харшил үүсгээд хамбал бид нар өөрснөө ч гэсэн ирээдүйд бүр астмтай болох боломжтой байхгүй юу? Тийм хор нөлөөтэй юм. Хор нөлөөтэй л яг тэр чинь уушиг руу бүр тэр жижигэн тоосон зур ширэхгүй ч уушиг руу хүртэл орж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ ирээдүйд мууртайгаа хамт олон жил баймаар нь шүү дээ. Тэгэхээр өөрснөөгөө ч гэсэн эрүүл мэндийг ер нь бол хамгаалжсэн дээрээдэг. Тэгэхээр ил сонгохтой хүртэл гоё. Муурных эрүүл мэндийг бодож байгаатай адилхан өөрснийхөө ч гэсэн эрүүл мэндийг бодсон зүгээр байдаг. Энэ муур маань болохоор яагаад юм чи ингээд өсөлтөн зогсоод төрхийн хүндрэл их дотрын өвчлөл гэж санданд байдаг байна тий. Яг хүнтэй адилхан ерөөсөө. Яг хүнтэй адилхан их муур нь ямар нэгэн генийн асуудалтай байсан үгүй юу тийм ээ эсвэл эцэг муур ч юм уу. Энэ хоёроос гарч ирж байгаа одоо нийлж байгаа тэр бүх зүйлүүд одоо нэгэн бий болоод энэ муурыг бүтээж байгаа шүү дээ тий. Тэгэхдээ ямар нэгэн доголдол генийн доголдол ч юм уу тий үүссэн байж магадгүй. Бас төрхтөө нөгөө нэг их муур хит их одоо базалт өгөөд ч юм уу эсвэл ураг дотор юу ургийн усан дотор хит их удаад гарч ирэхгүй удаад тэрнээс үүдэлтэй бас мэдрэлийн ч юм уу ямар нэгэн гэмтэл үүсчмэс бас болно. Өөр нь муурнууд маань одоо ямар шалтгаанаар гэмтсэн ирэх вэ? Энэ муур маань болохоор хоёр нүдэн бүр харахгүй байж хаад хараа орсон юм биш үү те? Энэ маань болохоор нөгөө нэг бүх биеийг мэдээгүй 100% асаргаан хогон донд хөвчж яхад нь яг хог хаях гээд очиж яхад нь муур дуурайдсан байхгүй юу? Тэгсэн чинь л яг тэрэн дундаас ингээ олоод 2 сар эмчилгээ хийлгээд хөрх амтаа урт талынхан 2 хөлн дээрээ мэдээ орж ихээсэн. Хойдл хоёр нь бүтэн ороогүй. Одоо ингээд яг бүрэн гүцэд ингээд алхаж чадахгүй ч гэсэн өөрөө хичээж байгаа л гэсэн. Иш хөөрхөд. Тэг нүд нь яг уу харахгүй хэвээрээ гоё баг зэргийн хараа орсон уу? Хоёр нүд нь хараагүй муур маань болохоор нөгөө нэг гэртээ үлдсэн байгаа. Тэр муур маань болохоор нэг нүд нь хараа ороогүй. Нөгөө нүд нь болохоор нэг нүд нь хараа ороогүй гэхэд бүр ширхцэн гэсэн үг. Нөгөө нүд нь болохоор сар гар онцилгээ хийлгээд хараа орсон гэсэн үг. Тэр яг уу миний бодлоор бол яг уу энэ ч бол надаа ингэж зөвлөсөн. Их нь нөгөө хийлтэй байх үедээ жоохон хортой бодсон мó эсвэл эдээд тэр нь одоо энэ жижиг цулцганд нь нөлөөсөн байх гэдэг шилжсэн байгаа. Тийм зүйлс байх нь шүү дээ. Тэгээс анх удаа сонссон. Болно шүү дээ. Одоо бидний хамгийн түгээмэл хэрэгэлдэг лили гэдэг зүгөөд шүү дээ тий. Тэр чинь бас мууранд бүр хамгийн их хортой. Гэртээ айлуулах лили авч харахгүй л зүгээр. Тийм үү. Цэцэг сонголтоор. Лилиг үнэрлэх төдий очоод нөгөө сонирхоод хазах төдий л муур ер нь шууд хортчихдаг. Ямар ч хордлого, ямар ч төрлийн хордлого, гэмтэл ирээдүйд бас одоо нөгөө зулцгнуудад хэлтэй зулцгнуудад бас гэмтэл үүсгэж болдог. Нохоонд бас тэгж нөлөөлөх нохооны урагт бас тий. Яг адилхан. Ер нь энэ муурнуудын мань гэмтэл яг хүмүүсийн ухамсарын асуудлаас ихэнх нь юм болдог бах тий. Тий. Одоо амьтанд хайртай ч юм байна.
хайргүй ч юм бэ. Тэгээд хичнээн амтнд хайртай ч гэсэн яг ингээд жоохон бодлогогүй зангаасаа болоод амтаа аваад тижээгээд тэр нь тэгээд яг харшил гээл наацгаа эсвэл одоо гэр бүлийн асуудлаас болоод ч юм уу амтнаа гаргаж хаях тийм асуудал байдаг. Тижээх боломжгүй. Тэнгүүдээ яг тэр амтд нь өөрийнхөө биеийг авч явах чадваргүй амтд одоо эзэнгүү гудамд гараад зовхоор хоолоо олж идэх чадваргүй. Яг түрүүний эмчийг хэлдгээр одоо яг тийм л байдал үүсдэг гэсэн. Гэр бүлийн тэгэхээр харилцаанд бас нөлөөлөд байна гэж ойлгож болох юм шүү дээ, тий. Тийм. Тэгээд эсвэл зарим хүмүүс болохоор өөрийнхөө стрессийг тайлах гээд нөгөө амтан чи ярьж чадахгүй хүнд намайг авраач гэж хэлж чадахгүй. Стрессээ гаргадаг хүмүүс бас байдаг. Бүрөө. Юм шигтэй тий. Тэгээ гэмтэн гутаа бас гадаа ичнэ шүү дээ. Манай хоёрын одоо мууртай шүү дээ. Тэгэхээр яг хосын харилцаанд чинь ч юм уу амьдралыг чинь хэмнэлд ингээд яг нөлөөлөл нь юу байдаг вэ? Сайнаар нөлөөлдөг. Тийм ер нь бол тийм нэг амар муу юм байгаад идэх шүү дээ. Тэгээд тэр нэг яг хамгийн гоё юм чинь амтнд хийж их ер нь бол гоё юм ингээд гэртгээд хүмүүс байна мэдээж яг хүмүүс ингээл амьдарч байгаа. Тэгэл нэг гэрт чинь ингээл нүдний чуур дур нэг юм ингээл явж идэг шүү дээ. Юу ч хамаагүй хийгээл тэр бүр ингээл өөрийгөө арга цагаар тоглоод. Ер нь бол адаглаад хүн ер нь бодоход ингээд хүн ингээд 50 суудаг шүү дээ. Ингээд нэг газар ингээд 50 сууж байгаа. Тэгээд ер нь амтан байгаа тэр амтнаа харах юм бол ер нь их одоо тайвшрах гэх юм уу, аль эсвэл зугаатай ч гэх юм уу нэг ер нь бол тиймэрхүү мэдрэмжийг хүнд өгч чаддаг гэсэн үг байхгүй муур бол. Тэгээ нохоо бол одоо ингээд энэ жижигхэн нохоо бол ер нь мөнхийн хөдөлгөөнтэй л байна шүү дээ. Энд чинь бол ерөөсөө зүгээр байхгүй шүү дээ. Тэгээ зарим нэг одоо яарал юм хийчих үед бол энэ хажуугаар орж ирж мэрж энэ бол мэдээж өмөлгөл баг. Тэгэж гисэн тэр хайрцаг тийж нэг хүн дээр хүлээж авахгүйгээр зүгээр юм гоё л байх хэрэгтэй байхгүй тийм. Энэ амт чинь одоо тэгээд юм тарилаа гэхэд одоо яг ямар ч хэрэг хийх юм. Тэгээ юу ч болох юм байгаа эднэр чинь. Үсрээл тавч гэдэг. Тэгээ нэг тийм зүгтээ яг тийм уурлахаар янз бүрийн болдгоо шүү дээ. Тэгээ хаа нэг яг хуу загнана л да. Тэгээ бүр болохгүй л дээ. Энд минь одоо элсэн дээрээ биш өөр газар тэгж бааж хийсэн байх юм бол яагаад гэж асуун. Тэгээ өөрөөс нь асуун яагаад вэ? Дараас нь эмчээс асуун тий яагаад юм бэ? Тэгээ өөрөө мэдээж угаасаа хариулж чадахгүй. Тэгээ бид нар бас яг зарим нэг юм ойлгохгүй. Тэгээд эмч эдрээс очиод асуусан. Тэгээд эдгээр чинь бас тий өөрсдийнхөө хэмжээнд нөгөө нэг амьдрах арга ухаан гэж байгаа. Тэгээ өөрсдийнхөө хэмжээгээр нөгөө нэг биетэй болохгүй байгаа юм, бүтэхгүй байгаа юм ингээд гаргаж гадагшлуулж байгаа нэг тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тэгээ тэрийг хүн сайн угаасаа яг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр эмчэд үзүүлээл ер нь биеийн сайн харуулах хэрэгтэй. Хөрөн юу ийсээ өөр байвал. Эмчмэр манай нэг одоо амьтад зарим нь бөөлждөг гээл шидэг гээл тэд нар яг стрессээ ч юм уу эсвэл дургүй байдлаа илэрхийлэх гэж тийм үйлдэл гаргадаггүй яг эрүүл мэндийн биш талаасаа тэгж авч тийм тохиолдол байх. Стрессээ тайлах гэж зөв юм хазаж мэрхэл байх. Түүнээс яг стрессээ тайлахын тулд нэг уурандаа бөөлжиж эзний шидэхийн тулд энэ тэмдгүү шээн гэж бол байхгүй. Энэ маань ямар нэгэн байдлаар за зулцхан нохоо зулцхан гөлөг энэ тэмдгүү шээх юм бол магадгүй сураагүй байж болно. Эсвэл давсаг бүр нь ямар нэг асуудал үүссэн байж болно тийм ээ. За бүр том нохоо энэ тэмдгүү шээгээд авах юм бол бас л өвчний гаралтай байж болно. Яг стресснийх бол биш байх. Эсвэл нэг ороо оролттой холбоотой энэ тэмдгүү жижиг шээж өнрөө үлдээж явж байгаатай холбоотой байх гэж бодож байна. Ер нь бол миний нэг хамгийн сайн ойлгосон зүйл гэх юм бол анх амтан авч тэжээх гэж байгаа бол тухайн амтанд ч гэсэн стресстэн гэдгийг бодох хэрэгтэй. Бид нар хэдий стрессээ тайлж амтаа авал тий тайвшрах гэж гоё аз жаргалтай байх гэж амтаа авч байгаа ч гэсэн тухайн амтныхаа талаас бас нэг бодоод үзвэл бас их зүгээр санагддаг. Мууран дээр мууртай айлуудад нэг байдаг да майждаг юм байдаг шүү дээ нэг картон цааснуудыг ингээд далилгаа тавьсан тий. Тэр майждаг картон цаас чинь зүгээр л хумс ирлэх зорилготой бол бас биш. Яг ингээд харах юм бол картон цаасан дээр очиод хумсаараа майжж байгаа муур ингээл яг энэ үений энэ жижигхэн үеинүүдэд ажилуулахаас ахуулаад нуруугаа хүртэл ажилуулж идэг. Ингээд нуруунд хүртэл ингээд сунаад ингээд нумраад ингээд байж идэг. Тэр чинь хүртэл одоо нэг хэмжээний нэг тэр чинь одоо хүртэл нэг төрлийн стрессээ тухайн амтнд тайлжна гэсэн үг байхгүй юу. Тэгээд дээрээс нь хорооных нь тэг хөлнийх нь үеийнхэн жижиг булчингууд бас хөгжиж гин гэсэн үг гэх мэтчлэн. Нохон дээр бол яг стрессээ тайлахын тулд эдгээр чинь сая тавчиг мэрдэг гэсэн шүү дээ тий. Тийм учраас тавчгаа одоо жижигэн аймсаа хүүхдийн бандажнуудыг хол ойлгох шаардлагатай. Залгичж байна. Энэ дөрөөсөө амруугаа орсон залгаад ингэхэд дотгошоо гарч байгаа бүхэл юмыг залгина. Бүр
Дотор хувцас залгич юм уу те? Тийм шүү дээ. Том нохоонууд дотор хувцас залгич ялангуяа хүүхдийн нөгөө хүүхдүүд чинь тайлал тавилгүйгээ явчин тэнгууд араас нохоо гүйжичэл өнөрлөнгөт нь долоосон ч амд нь орохоор нь хойш зээлгцэн. Тэгээ бааснаас нь гараад ирсэн тохиолдол зөндөө байдаг. Аймс бандаж хоёр бол аймс бааснаас гарч ирж байгаа тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас хөдөлгөөнтэй нэр. Яг үнэ. Тийм учраас нохоог гадаа гаргах маш их шаардлагатай. Гүйлгэх, энерги шатаалгах, тоглоулах. Тэгвэл нохоо бас амар хөдөлгөөнтэй болох юм да. Мууртаа гурлаа орон дээр ингээд нөгөө унтчихдаг өдөржин ярьсан. Хоёроос хөдөлмөр шаардах нь. Та гурыг хөдөлгөөнтэй л болгох нь дээ. Гадагшаага гадаа гаргасан. Тий, нохоо тийжэхэд бас нэг яг нэг тийм байгаад байгаа шүү дээ. Одоо нэг гоё хүн тийждэг хүмүүс шүү дээ. Тэр өглөө болгон яг ирцэрч одоо нөгөө нохоогоо гаргаж гадаа бийж суулдаг тийм хүмүүс шүү. Тэр чинь үл яг тэр нохооны үед ч гэсэн тэр тийжэж байгаа эзнийх нь үед ч гэсэн эрүүл мэндэд нь амар хэрэгтэй байхгүй. Тэгээ өглөө эрт босоод тэр чинь агаар амьсгалж чинь бас ч нэг тэгээ тэр чинь хүндээ өглөө эрт босох. Тэгээд тэр чинь босоод өглөө босоод тэр хүн чинь эрүүл сайхан байх тийм боломжийг бас хөдөлгөөн хийх. Тэр чинь нохоо чинь гараад зүгээр зогсохгүй шүү дээ. Эзнээ дагуулдаг гүү чинь. Тэгэхээр тэр хүнийг бас хөдөлгөөн хийх нэлээ бас ашиг тус байгаад байгаа байхгүй. Заавал нэр нь нохоог өглөө эрт гаргадаг гэдэг чинь тий гарах ёстой юм уу зүгээр нөө гэр памперс энэ төрсний бицүүлчих юм болохгүй юу? Болно шүү дээ памперс бицүүлчих. Гэхдээ хамгийн гол сургацсан байхад болно. Өдөртөө бол гаргаж явах шаардлагатай. Тухайн амтан манай өдөртөө гарахгүй байх юм бол за хамгийн наад захын жишээг л үс их хэмжээгээр унна шүү дээ. Гадаа гараад гүйж авах чинь зөвхөн хөлн ажиллаад байхгүй. Арьсан ч гэсэн ингэж агаартай ингэж солилцож одоо унахад бэлэн болцсон өснүүд нь хоошоогоо бас ингэж унж гүйж идэг байхгүй. Гадаа гараад сэгсэрдэг тийм ээ хөрвөөдөг. Тэгэхэд хүртэл өснөсөө ч гэсэн унаа нь яг унаа. Ядчил гадаа гарахад нийгэм шин. Зөвхөн манай гэрийн дөрвөлжин хананаас өөр тий гадаа гараад ийм олон хүмүүс байдаг шүү. Ийм газар байдаг шүү гэдгийг бас нохоо сурж аавна. Гэрт шилгэж болгож болно. Гэхдээ гадаа гарах нь их чухал шаардлагатай. Бүр нэн шаардлагатай бар хоолтой адилхан шаардлагатай гэсэн үг. Мишкагийн хувьд өглөө хэдэн цагаас юу хэлж гин үү? 6 цаг тусд. Тэгэл хооллол эхлэхүү те. 6 цаг туслаа. Тэгэл ноход маань гадаа буцаал бараг л миний нэрийг дууддаг юм шиг л. Хоолой тий. Хоолой дээ сэрэжээ яга унтаад байгаа юм бэ. Тэгэл яг намайг босонгууд манай муурнууд гүлдээл хөлний хажуугаар гүлдээл явчихна. Би өг нь асрамжаан газар дээрээ муурнуудтай зориулаад нэг хөөрхөн байшин зөөрөө орон сууц маань авсан. Тэгсэн чинь тэр маань болох нөгөө зуны зориултыг байж тараад тэгээд өвөл ямар ч тийм нөгөө зуны зориултын байшин чинь өвөл байх боломжгүй. Тэгээд Монгол гэр дотор яг 2 өөр олгоцсон. Нэг талаа муур нохоод байх уу? Тийм пиаврын тийм хан би олгоод тороор тэнгуүтээ нөгөө талд нь ингээ муурнуудаа байлгадаг. Тэгээ нөгөө талд нь болохоор галтайгоо би өөрөө нэг одоо унтах нэг хэсгийг бүрдүүлсэн гэсэн. Тэгтээ тэр унтах хэсэг дээр бас эмчилгээний муурнууд маань тустай байдаг гэсэн үг. Тусдан дэгэж нөгөө ялгаж болохгүй бол ер нь бол халдвартай юм уу эсвэл өвчтөе муурнууд эренгүүд эрүүл муурлуу халтах магадaltaй байдаг байхгүй юу? Тэгээ өдөртөөс нөгөө эмчилгээнийхээ муурнуудаас авч явдаг юм шиг тийм эмзүүрээ авч явах уу? Тий. Нэг өнжөөд эмзүүрээ авдаг гэсэн үг. Байнга очиж тарааг нь хэлгэн. Яг уу антибиотик тарааг нь болохоор би өөрөө хийчихдээ. Тусал тэр эренгээр метрогелгээд одоо хүчтэй тарианууд маш их хийгддэг. За тэр тарианууд болохоор яг эмч өөрөө яг заавраар, өөрөө яг тунгаараа зөв аргаар хийж өгдөг гэсэн үг. Дур мэдэж бол ямар ч хүн ийм тариаг нохоо муурандаа хийж болохгүй. Муурнуудыг ер нь өдөрт хэд хооллох вэ? Өглөө манай муурнууд хатаа болоо хамгийн түрүүнд идэнэ. Тэнгүүтээ яг гал дээрээ дахианы мах эсвэл заримдаа би өхрийн мах, хоньны мах өгдөг байгаа. Яагаад өхрийн мах, хоньны мах өгдөг вэ гэхээр хатуу хоол яг бид нартэй яг адилхан. Юу вэ гэхээр бид нар байнга нөгөө талах хэдэд ивэл шим тэжээлээ нөхөж чадахгүй, уургаа нөхөж чадахгүй. Тэгэхээр амьтны уургийг шим тэжээлийг нөхөхийн тулд заавал махан төрлийн юм өгнө. Махан төрлийн юм өгжиж тэр нь уурга нөхөд тархлаан дэмжигдэнэ гэсэн үг юм бол. За үнэхээр их ажилтай гэдэг юм бэ. Ер нь яриад ивэл бараг дуусахгүй. Ер нь одоогийн мэдлэр хэдэн муур юм эмчилгээний одоо юутэй байна уу? 14 муур эмчилгээний муур байгаа. 14 муурнаас 10 нь болохоор илүү хөгшин муурнууд гэсэн үг. Хөгшин муур болохоор мөдөөгөө бийцдэг. Тэгээд зарим нь болохоор шүтэн бүр унтсан.
шүдгүү. Үгүй тийм үү. Шүдгүү болохоор хатаа бол идэж чадахгүй. Муур ер нь хэд наслт юм бэ дээдл нь? За муу манай саяхан ногооно муур маань 10 жил болсон. Тэгээ асрамжийн газар байгуулагдаад яг сар болж байхад хөрх амтан тэгэл ивэлээ амттай хайрлал тэгээ бурхны орнолоо явсан да. Ингээ ер нь эмчилж байгаад тий одоо настай муурнуудаа тий эмчилж байгаа явцад ингээ нас орчаар амир бас гонигтэй юм тий. Яг тийм тохиолдол ер нь их байх уу? Байна маш их би түрүү хэлсэн маш их сэтгэлийн төвчээр шаарддаг. Тийм байна тий. Тэрэн дээр бол би ч өөр биш ирчлээ. Мундаг байгаад Мундаг юм байна нэрээ. Тэг би бас асрамжийн газарт яг ингээд ажилуулдаг хүмүүсийг бол гişирдэг. Яа тэгвэл миний бас багын мөрөдлөөс ахгүй нь бол асрамжийн газартай болох. Гэвчэг тэр үедээ мал эмнэлгийн сургуулийг сонгоод малын эмч болол асрамжийн газар ч яг байжиг ядаж би сурснаар одоо эмчилгээг би хичээе да гэж бодоод. Тийм шүү бас чиний өвчтэй амьтдыг эмчилнэгдэг чинь бас нэг буянтай ажил шүү дээ тий. Энэ сайн нөгөө нэг хоолтон дээр юу гэсэн штэ мах чанж өгдөг гэдгсэн штэ тий. Эднэр чи өөрснөө яг үндэ махчин амьтад тахгүй юу? 2 соёотой тийм ээ. Тэгээ махчин амьтад тахгүй. Тийм учраас ер нь бол уураг бол тархлаанд маш том үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр уураг өндөртэй, махны орц ихтэй. Үнэхээр мах чанж өгөхийг хүсэхгүй байх юм бол махны орц өндөртэй хоол сонгох нь маш хэрэгтэй гэдэг шүү. Өөрөө надад бол айланд нь тэ ер нь бол Амттай, эрүүл, авсаархан. iCool брэнд. Нэвтрүүлгийн хамтрагч Dare брэнд. Залуусын сонголт Dear Mongolia. Хамтрагч Novanest Nordic Style. Хамтрагч Энерх мал эмнэлэг сургалтын төв. Нэвтрүүлгийн хамтрагч Dino Toy Store. Зүгээр нэг чихмэл биш. Зүрхтэй найз. Дор хаяж ер нь хэдэн литр хоол хийх вэ одоо нохоо муурнуудаа хоолыг бас тус тусны их хоолнуудын төрлийг нохоондоо зориулаад муурандаа зориулаад гээд тийм тусна юм. Үнэхээр Бараг зүгээр 19 нохоондоо 52 муурандаа хоол хийх гэж бараг 3 цаг болдог. Ягаад гэвэл яг манай фишн маань нөгөө төсвийн цуух гэдэг нөгөө жижигхэн баггүй юу? Тэгэхээр чинь яг тэр нөгөө төмпөн л тавих зориултын жижиг. Тэнгүү тэрүүгээрээ 2 3 чанна гээл их цаг шаарддаг юм. үнэхээр их цаг зав ажил төвчээр те. Ер нь нэлээд ажилтай байна. Одоо зулцган муур чинь буюу бүр бэби муур оллоо гэж бодъё те дөнгөж 1 сартай ч юм уу. Тэгэхэд чинь тэр чинь том муурнууд чи өдөрт нэг юм 2 хооллоход хангалттай байхгүй юу? 4 юм уу 5 удаа ойр ойрхон хоолж явах шаардлагатай. Тэгээд зулцган муур олчих юм бол бас тэрийгэ хооллох нь байна. Тийм ууж насныхаа юугаар бас ингэж одоо ойр ойрхон хооллох. Тэгэнгүүтлээ эрүүл мэндээс нь шалтгаалаад бас одоо давсагны асуудалтай амтан гэвэл давсагны асуудалтай амтных нь хоолыг нөгөөд гих мэтчлэн бас хуваагдах нь тий. Дотор ажиллана. Гүдэр нөгөө одоо нохоо муур хоёрыг одоо танилцуулах дараал гэдэг. Тэр нь нэг яадаг юм. Харин тий. Ядчил эхлээд бие биенийхээ үнэрийг нь тасгах шаардлагатай. Одоо эхний 1-2 хоногт одоо муурныхаа хөвтөж байгаа дэвсэрийг нохоондоо өнөртүүлдэг ч юм уу. Нохооныхаа хөвтөж байгаа дэвсэрийг муурандаа өнөртүүлж өрөөний наан цаанаас харилцуулдаг ч юм уу. Эхний 1-7 хоногт. За зарим тохиолдолд заавал 7 хоног шаардахгүй 3 хоног л байхад болдог тийм ээ. За тэгэнгүүт тэрнийхэн дараа болохоор нохоогоо нөгөөрөөс аваад оронд муура тэр өрөөнд хийх юм бол нохооны амьдарч ирсэн орчинд муур ороод за ийм үнэртэй байд юм биш үү гэд ядчаал ингээл шээс басыг өндөрлөөл тий арьс марсныхан тэр одоо ус мөснийхэн үнэрийг үнэрлээ явчихна гэсэн үг нохон ч гэсэн. А дараа нь тэр хоёр бие биентэйгээ тааралдахад бие биенийхэн үнэрийг таньдаг учраас хит шинэ юм шиг санагдахгүй байхгүй юу? Нэг бас юу ач тээ анх нөө мелоныг гэрт оруулах гад кокод мелоныг танилцуулахад бас коког зөвхөн жижиг өрөөндөө ойлгочаад мелоныг том өрөө коридор хоёрын орон тэр хоёр ингээд хаалганы ингээд доогор жижигэн засвар гардаг ш. Тэр орнд ингээд шинжлээл яваад. Тэгж байгаа л танилцж байгаа зү. Тий. Тэгэл ер нь яг
би хаалгыг нээсэн чинь дараа нь амар удаан би рүү харсан шүү дээ. Ингээл хортлоос ингээл нуруу ингээ жоохон боссон. Тэгээд нэг удаа ингээ харсан. Тэгжэл гайг болоод хөөцөлдөж тоглоод хэсэг жоохон муухай архирсэж байгаа. Тэгэл нэг биз хамт уддаг болсон. Тэгэл найзлж таслахчих юм бол ер нь амтд гайгүй дээ. Би бас таарыг сайн нэг би бас таарыг нохомор аавна гэхээр бас аль болох өмнөхтэйг адилхан өргөж авал ямар вэ гэж хэлмээр. Яг ер нь яг дандаа л боддог. Дандаа нөгөө Facebook дээр ч юм уу яг нөгөө Foster Meows нэтэр ер нь бол яг дандаа яг асрамжийн газрууд болон яг гаднаас олдож байгаа муурны пост зөндөө идэв шүү дээ хүмүүс яг эндээс ийм муур боллоо, тэндээс ийм нохоо боллоо, энд ингээд нэг хүл нь ингэчжээ, энэ нөхөр ингээд нүдний ингэчжээ гэл. Тэр бол нэг ингээд хараад хандивч цуглуулж юм. За одоо ингээд боломж байвал энийг энэ муурыг авандаа гэл. Ер нь бол adopt on shop. Бид угаасаа adopt on shop. Бас манай хоёр муур хоёлаа яг street mix хоёлаа гудамжнаас олдож исэн. Тэгээд аль нь ч үйлдвэрх биш, тийм амар үнэтэй тансаг муур биш. Тэгээд тийм юм чинь нохооч гэсэн ер нь бол тэг нэх үйлдвэр заагаад авах шаардлагагүй. Хөрхөл адилхан гудамжинд байс адилхан амьдрал үзчихлээ бүгдээрээ л амьдрах гэж хичээж байгаа юм чинь одоо ялангуяа нөгөө өвөл болоод ирэхээр байрны үр дээр явж байгаа муурнууд хүртэл харахад хэцүү ингээл нөгөө тэгэл сүүлнээсээ эхлээл хөлдөөл эхэлсэн байхаар яа бүгдийн гэртээ оруулж ирсэн таа л гэж боддог болчихсон айгүй хэцүү. Би нөгөө нэг сайн Foster Meow гэд байсан шүү дээ. Би бас тийм газар гэдгийг сайхан мэдсэн байхгүй юу. Тэгээд би бас хоёр мортай. Нэг нь бүр гачууртын эцсээс бүр аав ээж лагер руу явах гээд шөнө 9 цагт дэлгүүр ороо явжсэн чинь машинаар өсрөө ороод ирсэн. Тэгээ аав тэжээцээ. Тэгээ нэлээд ганцаардаад байгаа юм шиг санагдаад Facebook яг ингээ явахчихсэн чинь Foster Meow гэдэг нэг газар байна. Тэгээд энэ морийг үрчилж авах юм байна уу гэж харсан чинь хараал шууд миний харийг татцсан. Тэгэл Google очиул авцсан. Одоо хоёр мортай. Бас яг анх танилцуулахдаа нэг нэгнийх нь үнэрт тасгаад хоёр тусдаа өрөөнд 3 онуулжаад тэгээд уулзсан. Тэгээс зөвхөн яг өөрсдөө нөгөө байнгын тэжээдэг биш яг өөрсдөө төр хугацаанд авчаад үнэхээр ингээ гадаа яа чаддгүй хүмүүс байд юм билээ ш. Өөрсдөд нь хичнээн ингээ төвөг байсан ч гэсэн тэр нь төвшөөхгүйгээр одоо ингээ Мишка их шиг жишээ нь өөр дээр аваад дараа нь тэрийг хайрлах хүн байвал хайрлах хүнд нь өрчлүүлээд өгдөг хүмүүс бас зөндөө ингээд Монголд бас байгаад байгаагүй баярлдаг. Азтай саварч байна тий одоо ингээд зөндөө газрууд ингээд амтан хайрлаж байгаа хүмүүс зөвхөн ингээд үйлдэл харахгүйгээр ямар ч амтан амьд гэдэг тэрийг бодож байгаа хүмүүс байгаад бас айгүй их талархдаг, баярлдаг. Тим хүмүүсийн нэг болохыг ер нь айгүй хүсдэг. Тэгэхээр асрамжийн газраас маань муурнахаа өөрчилж авах хүсэлтэй хүн байвал өөрчлүүлэх боломжтой юу? Өөрчлүүлэх боломжтой. Холбоо яриа санал тавих юм байна тий. Тий. Ер нь бол яг насан туршдаа яг найдвартай, хариуцлагатай эзэнд нь өвчлүүлж өгдөг байгаа. Яагаад гэх юм бол энэ амтан маань өөрөө маш хүнд хэцүү байдалтай олж ижсэн болохоор дахиад битээ энэ амтныг энэ хүнд байдалтай зовоосоо зүдрээсэй гэж хинч хүсэхгүй. Ер нь бол би ч хүсэхгүй. Тэгэхээр яг хамгийн сайн судалж агаад бараг би чинь бараг муур нохоогоо хүмүүстэй өвчлүүлэхдээ өөрөө бараг гэрт нь очдөө штеп. Гэрт нь очингуудаа танаа бараг хэдэн хүүхэдтэй 10 жил тижээж чадах уу? Санхүүжин бараг ямар уу гэл бараг би өөрөө бараг ингээ асуучдаг байхгүй юу? Тэнгүүд яг тийм хүмүүстэй болохоор яг найдвартай өгчдөг байгаа. Тэгэхээр яг одоо амьд амтнд тижээх гэж байгаа юм чинь. За манай нэвтрүүлгийн цаг ч гэсэн өндөрлөгдөх гэж байна. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн амтан авч тижээх гэж байгаа бол те маш их ухамсартайгаар цаанаа нь одоо эдийн засаг байна, цаг зав байна те ингээд тухайн хүний амтнаас уйдах хугацаа гэж бас байна шүү дээ. Тийм бүхий л зүйлсийг судлаж одоо энэ манай зочид мэрэгчлэнүүдийн яриаг маш сайн судлаад үзээрэй гэж хэлмээр байдаг би үзэгчтэй. Тэгээд энэ удаагийн манд дугаар ингээд өндөрлөж байна. Урилгаар ирж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. Мөнх чимэг шиг амьтанд хайртай туслах гэсэн чин хүсэлтэй нэгэн байвал Мишка гэсэн пэйж хаягаар нь холбогдож асрамжийн газрын амьтдад туслах боломж нээлттэй гэсэн шүү. Залуухан бүсгүйтэй төрхөн зур яриа өрнүүлэхэд түүнийг үнэхээр бишрэх сэтгэл төрж байлаа. Өглөөний 6-аас шөнө хүртэл бүхий л цаг хугацаа амьдралаа амьтдад зориулж тэднийг хайрлаж, хооллож, асарч, эмчилж өнгөрөөдөг гэхээр үнэхээр гайхалтай. Энэ нийгэмд муугасаа сайн хүн олон байдаг гэдэг үгийн нэг баталгаа нь чи байлаа бүсгүй.
Цаашдынхан зорж яваа үйлсэд нь өндөр амжилт хүсье. Харин чамд аз жаргал хүсье. Хамтран ажиллагчаар Monfresh брэнд маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд манай Monfresh брэнд бүтээгдэхүүнийхаа дээжээс оролцогчдод маань зочдод маань явуулсан байна. Тэгээд угаа бисээ ухаалаа байж Оо юу гэдэг нэрээ. Амар өндөрлөл босч ирээд хараад. За мөн адилхан Monfresh маань. За баярлаа. Өндөрлөл. Нэр энэ юу вэ? Бас бэлэг амаар нэгээ сэрсэн байна. Monfresh-ийн жуус. Манайхтай бас Dino Toy Store тоглоомын дэлгүүрийн маань хамт олон ажилладаг. За тэгэхээр энэ маань болохоор ингээд тэрхээр зөрхөн зохиолдог. Муур хурж индэг шиг үү? Маш хөргөнтэй. Бүр амтай. За тэгээд энэ дээр бас дуу гараагаар идэг. Тэг хүссэн зүйлээ ингээд ярихаар ингээ хадгалцдаг. Манай зочдод маань явуулсан байд юм манай. Dino Toy Store-ийнх нь маань ийм хөөрхөн тоглоом явуулдаг байгаа шүү. За хоёр зочдод баярлаа. Баярлаа. За. Бидний хайр таанд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай. Ah.